Энэ бол Алтан луу нэртэй спортын 18 дугаар сургуулийн шавнар. Тэд саяхан Благовещенск хотод болсон Алс орнуудын тойргийн ушуугийн 20 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн болон өсвөрийн аваргын тэмцээнд оролцоод эх орондоо ирлээ. Энэ жилийн тэмцээнд 7 бүс нутгийн тамирчид оролцсон бөгөөд Бурятийн баг 76 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 97 алт, 64 мөнгө, 50 хүрэл медаль хүртжээ. 76 спортсменов. Манай баг 76 тамирчнаас бүрдсэн. Эв нэгдэлтэй хамт олон. Өөрсдийн уламжлал багийн сэтгэлээрээ нэгдсэн юм. Ялангуяа залуу үеийн олноор оролцож байгаад баяртай байна. 13 хүртэлх насны охид хөвгүүд энэ жил анх удаа өөрсдийн насны ангилалд өрсөлдлөө. Эхний жил хамгийн хүнд жил байдаг. Учир нь илүү ахмад өрсөлдөгчтэй тулгардаг юм. Гэхдээ тэд нэр төртөө оролцсон. Манай уушуу зөвхөн хуучин амжилтад тулгуурлаа зогсохгүй шинэ аваргууд төрж байгаад хамгийн их баяртай байна. Намжилма Батуева дао уушуу болон гүншүү төрлүүдэд алтан медаль хүртлээ. Тэрээр 5 жил энэ спортоор хичээлж байгаа бөгөөд тэмцээнд бэлтгэх амаргүйч үн цэнтэй шүү гэдгийг онцоллоо. Тийм ээ, хүнд. Гэхдээ бид чадна. Чадсарч ирсэн. Справляемся с этим. Семен Марковец гэр бүлийнхэн спортын уламжлалыг үргэлжлүүлж байна. Түүний ээж Анастасия Ворошинана уушуугийн олон улсын хэмжээний мастер, аав Игорь Марковец нь Оросын холбооны улсын гавьяат дасгалжуулагч, Бурятийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч юм. Алс орнуудын тойргийн тэмцээнд Семен Чанцюан, Цяншу, Юанчун Цюан цөрлүүдэд төрүүлж одоо улсын аваргад бэлтгэж байна. Багасаа хичээлж байна. Энэ спорт надад таалагдсан учраас би бэлтгэл хийж эхэлсэн юм. Хаан сурдаг вэ? 7 дугаар сургуульд. Одоо Оросын аврах шалгуулалт тэмцээнд оролцох уу? Явнаа. Бэлтгэл хангагдсан уу? Бэлтгэл хүнд гэхдээ зүгээрээ. Алтан луу спортын 18 дугаар сургууль дэлхийд танигдсан тамирчдыг бэлтгэдгээрээ алдартай. Эндээс спортын гавьяат мастер 1, олон улсын хэмжээний мастер 6, Оросын холбооны улсын спортын мастер 23 төрсөн бөгөөд олон 10 тамирчин спортын дид мастер зэрэгтэй болжээ. Өнөөдөр тус сургуульд өсөж байгаа шинэ үеийн тамирчид ахмад үеийнхний уламжлалыг үргэлжлүүлэн төрөл бүрийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсээр байна. Софья Петрова, Борис Мироманов, Алена Мироманова, Сергей Петров. Новости дня. Орчин үеийн Улаан ууд хотоор алхахдаа энэ хот 100 орчим жилийн өмнө ямар байсан бол гэж төсөөлөхөд бэрх. Гэвч зөвлөлтийн засгийн эхний 10 жилүүдэд өнөөгийн хотын өнгө төрх бүрэлдэн тогтож эхэлсэн юм. Энэ томоохон өөрчлөлтөд холбооны төвшний дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 1933 он залуу бүгд наримдах улс мэрэгжилтэй боловсон хүчин, сургууль, эмнэлэг, орчин үеийн соёлын байгууллагуудаар нэн их дутагдж байв. 2 дугаар сарын 11-нд Верхэ Үдийнск хотод Бурят Монголын АССР байгуулагдсны 10 жилийн ой зориулсан төв гүйцэтгэх хорооны ёслолын хурал болж тэр өдөр Москвагаас ирсэн нэгэн түүхэн мэдээ дуулджээ. 1933 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Бурят Монголын АССР-ийн төв гүйцэтгэх хорооны ёслолын хурал дээр Москвагаас ирсэн төлөөлөгчид Москва хотын зөвлөл Бурят Монголыг ивэлдэ авах шийдвэр гаргасныг мэдгдсэн. Үүний хүрээнд соёл боловсролын байгууллагуудыг барихад зориулж Москва хотын зөвлөлийн төсвөөс 1 сая рубль хуваарлсан юм. Тухайн цаг үед энэ нь асар их мөнгө байлаа. Жишээлбэл нэг ажилчны жилийн дундаж цалин ердөө 1500 рубль байсан юм. Гэхдээ Москвагийн ивэл зөвхөн санхүүжилтээр хязгаарлагдсангүй. Нийслэлээс шилдэг архитектор, инженер, багш нарыг Бурят Монгол руу илгээжээ. Ийхүү зөвлөлт холбоот улсын нийслэл залуу автономид улсыг дэмжсэн нь мужийн Верхне Үдинскийг Бурятийн соёл, шинжлэх ухааны шин төв, улаан үд хот болон хөгжих эхлэлийг тавьсан юм. 2026 онд манай алдарт Улаан ууд хот 360 жилийн ойгоо тэмдэглэнэ. Үүнтэй холбоотойгоор Улаан үүдийн хотын зөвлөл, хотын түүхийн өөр үеийн үйл явдлуудад зориулсан сонирхолтой медиа төслийг эхлүүлэхээр шийдсэн. Энэ бол хотын түүхийн олон хуудсын зөвхөн нэг хэсэг нь. Улаан үд хэрхэн бүтэж, хөгжсөн тухай шинэ нээлт дурсамжууд цаашид ч үргэлжлэх болно.
Боксировать меня научил. Намайг баг байхад өвөө минь бокс тоглохыг зааж өгсөн. Өнөөдөр миний хувьд онцгой өдөр. Ирхүү хотод миний өвөө дасгалжуулагч, олон хүний багш. Харин миний хувьд спортын ертөнцид хөдөлсөн хүн болох Валерий Орловын дурсгал зориулсан боксийн өсвөрийн тэмцээн эхэллээ. Проводником в мир спорта. Соревнования. Валерий Орловын дурсгалын тэмцээн 2 дахь жилдээ зохион байгуулагдж байна. Тэрээр 1945 оны 1-р сарын 4-нд фронтын ойролцох эмнэлэгт төржээ. Дайны дараа эцэггүй үлдсэн тэрээр ихийн хамт Керенскийн дүүргийн Бубновка тосгонд нүүж ирсэн байна. Бокст гудамжны зодооны дараа санамсаргүй оржээ. Боловсролоо Иркүүгийн техникумд дараа нь Омскийн биеийн тамирын дээд сургуульд эзэмшсэн. Олон жилийн турш Локомотив сургуулийн боксийн секцийг өдөртөж шүүгчийн ажилд идэвхтэй оролцож байв. Бид тэмцээн бүрийг боксийн төлөө амьдралаа зориулсан дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлэхэд зориулдаг. Шавнаар төрөл төрөстөн цуглаж уулзсан дурсамжаа хуваалцах боломж олдог. Энэ бол цаашид үргэлжлэх сайхан уламжлал юм а. Уламжлал үргэлжилж дурсамж амьдрсаар байна. Энэ тэмцээн Валерий Орловын гэр бүлийнхэнд ч онцгой ач холбогдолтой. Дасгалжуулж байсан хүүхдүүдээ бүгдийг нь хайрладаг байсан. Зарим нь манайд ирээд намайг ээж гэж дууддаг байлаа. Одоо ч тэгж дууддаг. Сайхан сэтгэлтэй, тусархаг хүн байсан. Одоо бидэнд хэцүү байна. Энд ирж түүний өсгсөн хүүхдүүдийг аваргуудыг харахыг хүслээ. Сайхан байна. Сегодня ученики. Өнөөдөр Шавнар нь нэрд дасгалжуулагчийн эхлүүлсэн үйлсийг үргэлжлүүлж, дэвжээн дээр тэдний хүүхдүүд гарч иржээ. Жишээлбэл Антон Симонович хүүдээ үлгэр дуурайлуулж, энэ удаагийн урдчилсан тулаанд хүүн ялалт байгуулсан байна. Ялсандаа баяртай байна уу? Тийм ээ. Хичээлээ дуудаж байна уу? Албан ёсоор хичээлээд 3 жил болсон. Манай Симонович увагтай ах トゥ амжилтад хүрээсэй гэж хүсдэг. Валерий Михайлович бол маш сайхан сэтгэлтэй, анхаарал халамжтай хүн байсан. Тамирчдад сонирхолтой байдлаар ойлгуулж чаддаг дасгалжуулагч байлаа. На ринг выйдет 80. Дэвжээн дээр 2012-оос 2013 онд төрсэн 81 тамирчин өрсөлдөнө. Тэмцээний дүнгээр Ирхүү хотын шигшээ баг бүрдэж 3 дугаар сард болох мужийн аврагад оролцох юм. Харин олон хүний хувьд энэ тэмцээн сонгон шалгаруулалт төдий биш, багштай ялалтаараа талархал илэрхийлэх боломж юм. Победами на ринге. Светлана Лопушанская, Артур Рощупкин. Специально для программы «Новости». Максим Анастасия Снотрусов нарыг бие гэсэн хар ангаахунд тэмүүлэх хүсэл хоёр бат холбожээ. Максим хүмүүсийг эмчлэх хүсэлд химийн хичээлээсээ татагдаж, сургуулаа төгсөөд цовлогчийн туслахаар ажиллаж, цэргээс ирснийхээ дараа Читагийн ангаахуны активд элсэн орсон байна. Өсвөр наснда 12-оос 13 настайдаа анагаахын ухааны тухай олон ангид кино их үздэг байсан. Биологи их дуртай. Бүр багш болох талаар бодож байлаа. Харин дараа нь анагаах ухаан бол өөрийгөө олон талаар хөгжүүлэх боломжтой салбар гэдгийг ойлгосон. Их сургуульд сурч байхдаа Максим, Анастасия хоёр бие биенээ хайрлаж гэр бүл болохоор шийджээ. Тэднийг ижил төстэй сонирхлоос гадна хүүхдэд хайртай гэх үнэт зүйлс нэгтгэдэг. Актима төгсөөгүй байхдаа ч тэд хүүхдийн хязгаарын клиникийн эмнэлгийн сэхэн амьдруулах тасагт ажиллаж байна. Хүүхэд бол суур юм. Бид бүгд л хүүхэд байсан. Бид өөрсдөө хүүхэдтэй болно. Хүүхдэд туслахгүй байхаа аргагүй. Гэр бүлийн хосууд хамт жижүүрт гарах дуртай. Өөр шигээ сайн мэддэг хүнтэй хамт ажиллах нь хамгийн хүнд ажлыгч хөнгөвчлөдөг. Хамт ээлжинд гарах гоё штэ. Юу ч яриаггүй байхад чамайг ойлгоно. Мундаг багтай хамт ажиллаж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг. Хүнд хүчээр ажил нөхөрт ногдно. Ажил дээрээ ажиллаад хиндэ. Читагийн ангаахуны академик төгссөний дараа Максим, Анастасия хоёр резидентурт суралцахаар төлөвлөж байна. Өвөр байгалийн хязгаар бол миний төрсөн нутаг. Мэдээж бүх зүйл төгс биш, хаанч төгс байдаггүй. Бидний байхгүй газар л сайхан гэдэг үг бий. Бидний зорилго бол хаа нэгтээ очиж их мөнгө олох биш, харин хүмүүс туслах юм. Тиймээс гэртэл туслах нь хамгийн зөвөө. Эмнэлгийн модмын эхлэлийг тавьсан Снотрусовын гэр бүл ирээдүйд төрөх хүүхэд нь ч тэдний замналыг үргэлжлүүлнэ гэж мөрөөддөг.
Сүүлчүүгүй, хайрсчүүгүй байг. Владивосток хотын загасчид бие биедээ ийхүү амжилт хүсдэг уламжлалтай. Улс орнуудын нийслэл Владивостокийн оршин суугчид болон жуулчид бат бөх хөлдсөн мөсөн дээр хотын аюулгүй усан бүсүүдэд олноороо цуглан Навага, Зубар, Камбала, Май загас барихаар ирдэг байна. Энд ур чадвараас гадна тусгай хэрэгсэл шаардлагатай. Дулаан, ус нэвтрэхгүй хувцас, мөс цоологч, багаж, мөн мэдээж төвчээр. Орон нутгийнхны хэлснээр ихэвчлэн жижиг Камбала загас баригддаг ажээ. Загас жижигхэн байна. Нагава баригдлаа. Зубара, Корюшка, Май загас ч таалдлаа. Ер нь бид цэвэр агарт гарах гэж ирсэн. Цаг агаар сайхан байна. Зүгээр л сууж үйл явцаас нь таашаал авч байна. Өө, дэгээ хөдлөлөө. Жижигхэн байна. Аюулгүй байдлын дүрмийг заавал мөрдөх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Владивосток хотын захиргаанаас өвлийн улиралд мөс хагарах үеэр буюу 2 дугаар сарын 28-наас эхлэн мөсөн дээр гарахыг хориглосон шийдвэр хүчин төгөлдөр үйлчилдэг. Иймд оршин суугчид болон зочид хотын захиргаа онцгой байдлын албаны анхааруулга зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай. Аврагчдын мэдээлснээр хүн явхад аюулгүй мөсний зузаан нь дор хаяж 10 см байх ёстой. Владивостокт мөсөн дээрх загасчлалын талаар Якутийн зочин ийхүү ярьлаа. Бид Амурын буланд Раздольны гол цутгадаг хэсэгт ирсэн. Владивостокийн загасчид энд их ирдэг. Хамгийн их загастай газраа. Өнөөдөр гойд биш байна. Загас жижиг байна. Орой хүртэл яахыг нь харъя. 7 өдрийн өмнө сайн барьсан. Нэг цагийн дотор 15 Камбала загас бариад шарж идсэн. Маш амттай загас байсан. Энтхийн загасчлал нь өөр юм. Мөсний зузаан 50 см. Аюулгүй явган очиж загасчилж болох юм байна. Мөсөнд орох загасчлал Владивосток хотын оршин суугчдын өвлийн хамгийн түгээмэл уламжлалт сонирхлын нэг хэвээр байна. Харин аврагчдын сануулж байгаа хамгийн чухал зүйл бол дуртай амралт нь осол аюулд хүргэхгүй байхын тулд аюулгүй байдлын дүрмийг үргэлж нэгдүгээрт тавих явдал юм. Владивосток хотод хятадын соёлын 7 хоног эхэллээ. Дорны тооллын шинжилтэй холбогдуулан Арсеньевийн нэрэмжит музей өргөн хөтөлбөр бэлтгэжээ. Арга хэмжээнүүд музейн хэд хэдэн танхимд зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд лекц, мастер-класс, цайны ёслол, мөн дорны уламжлалт, ширээний тоглоом болох маджонг тоглох сургалт багтжээ. Мажонгийг доминотой зөвөрлөх нь вэ. Гэхдээ дүрм нь илүү нарийн оролцогчид хослол бүрдүүлж, нүүдлээ урдчлан тооцоолох чадварт суралцдаг байна. Өнгөрсөн жил бид Хятадын шинэ жилийг тэмдэглэх уламжлалыг дахин сэргээхээр шийдсэн. Владивосток хотод Хятадын цөөнх чухал байр суурь эзэлдэг гэдгийг бүгд мэднэ. Жишээ нь миллионка хорооллыг авч үзэхэд л хангалттай. Хятадууд тухайн үед хотын эдийн засаг, барилга байгууламжийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Хотын төвийн олон барилга тэдний хөдөлмөрөөр болсон. Мажонг тоглох сургалтад ширээний тоглоом сонирхогчид болон энэ тоглоомыг анх удаа сурч эхлэхийг хүссэн хүмүүс ирж жинхэнэ тоглоомын ширээний ард хүчээ сорж байна. Мажонг сонирхолтой юм аа. Урд нь тоглож чаддаггүй байсан юм. Мастер класс болно гэдгийг дуулаад сонирхоод ирлээ. Зүгээр л сонирхолтой санагдсан. Пасианс үрж үздэг байсан ч жинхэнэ мажон тоглоомыг мэдхийг хүссэн. Ер нь хятад гэдэг өөрөө сонин, өвөрмөц. Бид Владивостокт амьдардаг болохоор хятадтай холбоотой зүйл олон. Тиймээс сонирхолтой байдаг. Екатерина Чернакова, Андрей Овчинников, Панорама. Хятадын уламжлалт дуурийн жүжигчний зам маш эрт. Заримдаа үүр цайхаас өмнө эхэлдэг. Энэ бол хүүхэд нас ба хүнд бэлтгэл хоёр салшгүй холбогдсон зам юм. Эхний жилүүдэд амар байх нь ховор. Энд авьяас чухалж, дэвчээр дахин давтах чадвар илүү чухал. Ингэж л тэсвэр хатуужил аажмаар төлөвшдөг. Би өглөө 6 цагт босдог. 6 цаг хагас гэхэд аль хэдийн хичээлдээ явчихсан байдаг байлаа. Босод хүүхдүүд унтаж эсвэл 50 өглөөний цайгаа ууж байхад би аль хэдийн бэлтгэлээ хийж эхэлдэг байсан юм. Үнийг хэлэхэд надад энэ огтхонч таалагддаггүй байсан. Сэтгэл зүйн хувьд ч, биеийн хувьд ч хэцүү. Гэхдээ би өдөр бүр тасралтгүй үргэлжлүүлсэн юм аа. Гэхдээ урлагт үнэнч байх нь альва дэмжлэггүйгээр боломжгүй. Уламжлалт соёлын хувьд энэ дэмжлэг нь өнөө цагийн нийгэм ба төрийн хариуцлага юм. Ашиг орлогоор хэмжигдэхгүй үн цэнийг хамгаалах хариуцлага. Нэг мэтгэд дөөрийн сургалтад хамт эхэлсэн 40 хүүхдээс ганцхан бие үлдсэн байлаа. Тэр үед л амжилтын мэдрэмж төрсөн. Удаан хугацааны бэлтгэлийн ачаар би үеийнхнээсээ илүү хүчтэй,
уян хатан өөртөө ихтэй болсон. Ялангуяа биеийн тамирын хичээл дээр энэ нь тод мэдэгддэг байсан. Уламжлалыг хадгална гэдэг өнгөрснийг зүгээр нэг хадгалах гэсэн оролдлого биш. Амьд байлгахын тулд орчин цагтаа хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Төр дөөрийг дэмжих ёстой юу гэж олон хүн асуудаг. Урд нь театрын хамтлагууд зах зээлийн зарчмаар оршин тогтнодог байсан. Харин өнөөдөр чи маргааш яаж амьдрах вэ гэж санаа зовлгүйгээр уран бүтээлдээ төвлөрч чадна. Уламжлалт дөөр бол нэг хүний, нэг улсын өмч биш. Хүн төрөлхтний соёлын биед бус өв юм а. Би шоу, телевиз, хөгжим зэрэг янз бүрийн хэлбэрийг туршиж байна. Энэ бол дөөрийг шинэ үзэгчдэд хүргэх арга. Өвийг хадгална гэдэг нь мөн чанарыг нь авч үлдэхийг хэлнэ. Харин шинжлэл гэдэг нь түүнийг дамжуулах шинэ хэл олох явдал юм. Гэхдээ юу хэлж байгаа нь яаж хэлж байгаагаас илүү чухал юм а. Цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр тайзч өөрчлөгдөнө. Гэвч насан туршдаа нэг л замыг сонгодог хүмүүс үргэлж байдаг. Уламжлалт дөөр хүн бүрийн сонголт биш байж болох ч тэрний оршин тогтнол заримдаа дуу хоолой хизээж мартагдаж болохгүйг сануулж байдгийм.